авилгалтаа тэмцэх газрын бас мэрэгжилтнүүдтэй хамтарч иргэдийн хурал ажиллах гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ер нь зүгээр манай хат дээр нэг юм зовлонтой асуудлууд байгаа даа. Ховд аймаг Элт тод нээлттэй байдал шудраг байдлын үнэлгээгээр 2024 оны үзүүлэлтээр улсад сүүлээсээ 2-т орсон. Баян-Улгийн аймгийн өмнө орсон. Тэгэхээр энд үедээ иргэд энэ төртөө идэхгүй байгаа, одоо энэ албан тушаалтнуудад идэхгүй байгаа ийм асуудлууд байгаад байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манай иргэдийн хурлын байгууллага бас төсөв мөнгө баталдаг, энэ бодлогын эрх зүйн бичиг баримтыг гаргадаг байгууллагын хувьд бол аймгийн цагдаагийн байгууллагатай хамтраад дээрээс нь иргэдийн хурлын дарга бол бас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн аймгийн дарга байдаг. За энэ ажлын төлөвлөгөөндөө бол энэ Ховд аймгийг Элт тод нээлттэй байлгах чиглэлээр за энэ байнгын одоо бас сардал сэргэлтэнд байдаг энэ газрууд руу илүү одоо бас төрийн хяналтыг чиглүүлэх чиглэлээр ажлуудыг зохион байгуулж байгаа. Авилгалтаа тэмцэх газартай хамтраад одоо 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Сая хамгийн сүүлд нэг 14 хоногийн өмнө цахимаар сургалтыг зохион байгуулсан. За тэгээд энд бол сум болгон дээр одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл гэж байдаг. Тэгээд энэ хүмүүсийг илүү одоо мэдээлжүүлэх, за яг юун дээр алдаа гараад байна, юун дээр цааш нь анхаарч ажиллах ёстой, алдаа төтлийг цааш нь гаргахгүй байх чиглэлээр одоо яаж ажиллах ёстой гэдэг энэ мэдээллүүдийг өгч байгаа. Тэгээд дээрээс нь цагдаагийн байгууллагатай хамтраад манайх 1 сарын 10 дээр нэг томоохон сургалтыг зохион байгуулсан. Ховд аймгийн бүх төрийн байгууллагууд дээр одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэгчийг үүргэхийн ажилтнуудыг томилуулсан. За энэ ажилтнуудад бол одоо байнгын үүрэг чиглэл өгөө дотоод нэг өрөвтэй болоод ингээд сургалт мэдээллээр хангаад тэгээ тухайн байгууллагууд дээр гардаг жишээлбэл одоо төсөв санхүүтэй холбоотой ч байд юм уу, хүний нөөцтэй холбоотой, үндсэн үйл ажиллагаа Элт тод нээлттэй байдалтай холбоотой ингээд олон одоо хил ам дагуулсан асуудлууд байдаг. Тэгээ энэ асуудлуудыг нь яг хуулийн хэмжээнд Элт тод нээлттэй явж гинүг үү гэдэг дээр байнгын одоо хяналт шалгалтуудыг хийдэг. Тэр мэдээллүүдээ одоо энэ гэмт хэргийн салбар зөвлөл рүүгээ мэдээлдэг. Ийм одоо энэ тогтолцоог бас бүрдүүлэх гээд ийм ажилтнуудыг томилуулаад ингээд ажиллаж байгаа. Хөндлөнгийн бас хяналт, за дээрэс нь энэ хараат бус байна гэдэг чинь өөрөө зарчмын асуудал л та. Тэгэхээр дотооддоо энэ дотроосоо шалгадаг, хяндаг ийм байх юм бол энэ нь одоо хэр үн шударга байж чадах юм бэ гэдэг асуудал бас эргэлзээ төрүүлж байна л та. Тэгэхээр энэ хэр оновчтой ажил гэж бодож байна та. Ер нь бол яг бид нар яг энэ хүрээнд таны ярьж байгаа иргэний нийгмийн байгууллагуудаас бас нэг байгууллагыг сонгоод одоо энэ байгууллагуудын Элт тод нээлттэй байдлын төрийн байгууллага дээр өгч байгаа одоо иргэдийн үнэлгээг одоо бодитоор гаргаж ирж цааш нь одоо зас залруулахын ажлуудыг зохион байгуулах чиг өргөх. Иргэний нийгмийн байгууллагуудын дунд бас сонгогдолролт явуулж энэ ажлыг бас одоо гэрээгээр гүйцэтгүүлэх ийм ажил бол манайдар явж байгаа. Тэгээ энэ ажил бол бэлтгэл ажлыг хийгдээд төлөвлөгөө нь осруулагдаа явж байна. Тэгээ энэ дээр бол бас одоо хөндлөнгийн байгууллагаар хянуулах ийм одоо иргэдийн оролцоотой хянах ийм зүйлүүд дээр бол одоо онцгой анхаарч ажилланаа. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн салбар зөвлөлийн даргын хувьд Ховд аймагт гарч байгаа одоо насан туршаагүй хүүхдүүдтэй холбоотой гэмт хэргийн одоо өсөлт хэрэг өсөлттэй байна гэсэн мэдээллийг авсан л та. Тэгэхээр энэ тал руугаа хандсан ямар ажлыг одоо сүүлийн үед авч хэрэгжүүлж байна бодлогын төвшинч шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас төсөлсөн төсөв мөнгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж харагдаад байгаа юм. Энэ талаар. За ер нь бол одоо гэр бүлийн хүчирхийлэлч гэдэг юм уу. За одоо энэ бага насны хүүхдтэй холбоотой одоо бэлгийн хүчирхийлэлч гэдэг юм уу. Энэ олон одоо эмзэг асуудлууд байгаа. Тэгээд энэ дээр бид нар бас энэ жилийнхээ ажлын бас нэг гол одоо анхаарах чиглэл болгоод нэг 10 сая төгрөгийн одоо төсвийг гэмт хэргийн зөвлөл дээрээ тавиад манай цагдаагийн байгууллагууд бол бас энэ өвшөлтөй энэ ажлуудыг ингээд зохион байгуулад манай энэ хүүхд гэр бүлийн одоо хилцс байж байгаа газар байж тийм ээ. Эднийхтэй хамтраад энэ ажлуудыг зохион байгуулаад явж байна. Сая бас хүүхдүүд рүү чиглэсэн одоо энэ ажилдаг бүх хүмүүсийг одоо нэгтгээд нэгдсэн нэг мэдээлэл сургалтуудыг бас өгсөн. За дээрэс нь миний хувьд бол одоо энэ байгууллагуудыг ер нь явж газар дээр нь ажиллаач гэдэг ийм зүйлүүдийг бол байнга хэлж байгаа. Ер нь нэгдсэн сургалт зөвлөгөө хийхээс гадна яг тэр одоо хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тэр суманд нь очиж тэр уулын мохорт очиж одоо хурц ажиллах энд шаардлагатай зардал мөнгийг одоо бид нар шийдэж өгөх. Энэ асуудал дээр илүү төлөвлөгөө анхаарал хандуулж ингэж ажиллаж байгаа ийм үүрэг чиглэлүүдийг бол тухайн байгууллагуудад өгч байгаа. Тэгээд энэ дээр бол бас яг манай үйл ажиллагааны нэг гол чиглэл болоод байнгын одоо мэдээ тайлан хийж байгаа ажлуудын талаар мэдээллийг аваад ингэж явж байна.